За сайн байцгаана уу? Mongolian Australia podcast-ийн маань 84 дахь дугаар энхүү эхэлж байна. За энэ дугаараар Canberra хотоос OMIB хүүхдийн програмчлалын академи үүсгэн байгуулагчийн нэг C8 Digital компанид техникийн ахлах инженер Эрдэнэбаярын Түмэн дэлгэр орж байна. За тэрээр анх 2015 онд Canberra хотод ирж байсан ба 2007 онд Canberra хотын их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан байгаа. За тэрээр төгссөн цагаасаа хойш Canberra хотод IT чиглэлээр хэд хэдэн компаниудад тасралтгүй 8 жил ажиллаж байгаа бөгөөд одоо C8 Digital компанид техникийн ахлах инженерээр ажиллахын хажуугаар OMIB хүүхдийн програмчлалын академиг үүсгэн байгуулцаад явж байгаа ийм нэгэн мундаг IT-ийн Монгол мэрэгчлэлтэн залуу Түмээтэйгээ холбогдоход бэлэн болоод байна. За сайн уу Түмээ? Сайн уу цаа. Энэ өдрийн минь төргий. Бас подкастын сонсогчдод ч гэсэн тухайн өдрийнх нь орой өглөө альч мэндийг хүргье. За баярлалаа. Тэгээ айгүй завгүй бэбигээ хараад байж байгаа үедээ зав гаргаад подкаст маань орж аваад маш их баярлалаа. Тэгээд бас цацаа нь бас Адлайдад бас аяллаад гэр бүлээр аялаад явж байгаа орондоо бас Түмээтэйгээ бас подкаста хийж гэн бас халуун машин дотроос ярилцаа сууж байна. Хамаг цонхоо хаагаад ингээд та бүгдтэй бас мэдээлэл хүргэх гээд ингээд хоёр талаас хичээгээд байж байна. За та бүхэн маань тулан сонсоорой. За Түмээ анх Canberra хотод бас ирэхээсээ өмнө бас ямар сургууль төгссөн бэ гэдгээс хоёлаа яриагаа эхлэе. За би болохоор анх Монголд шүтээсийн академид сурч эхлээд тэгээд ерөнхийдөө академид 2 жил сурч байгаа. Тэгээд энэ нэтгэг яваад энэ нэтгэгтээ яг бакалаврын зэрэг хамгаалаад 2010 онд Монголд буцаж ирсэн баа. Энтгэг сурсан. Монголд хийж байсан ажилласаа? За Монголд анх төгсөж ирээд бол ерөнхийдөө нэг ахыхай компанид нэгтгэж ажиллаж байгаа. Тэр компани болохоор нэг тийм дэлгүүрийн фошн систем одоо нэг бараа хянах, бараа бүтээхний гэж зарах энэ систем гэдэг газар нэг жил болж ажиллаж байгаа. Тэгээ ерөнхийдөө хөрөнгийн биржид ороод тэгээд тэмцэнэ ерөнхийдөө ажиллаж байж байгаа. Тэгээд ер нь Австрали руу ирсэн байна. Яагаад ер нь Австрали улсыг сонгох болов? Тэгээд дээрэс нь бас яг Австрали улсын нийслэл Canberra хотыг сонгох болов? Яг ер нь бас нэг тийм гадагшаа явъя гэдэг нэг санал бодол ерөнхийдөө байсан. Тэгээд хойд юу ч гэсэн Монголд ажиллаад үзсэн. Тэгээд жоохон ажлын туршлага суудсан. Тэгээд манай эхнэр бас тухайн үед найзхан энэ нэтгэж сурч байгаад яг 2 жилийн дараа миний араас ирээд тэгээ бас ерөнхийдөө 2 жил ажиллаад хоёулаа яг ажлын туршлагатай болоод тэгээл ер нь гадагшаа явъя гээд нэг хэсэг судлаад тэгээ ихэнх хүмүүсийн адилаар бас Америк тэгээ барууны орнуудыг ерөнхийдөө сонирхоод явж байгаад Америк руу одоо нэг Монголын ихэнх IT-гаар явдаг залуучууд бас явдаг та Maharishi гэдэг нэг сургууль өгдөг штэ. Тийшээ ерөнхийдөө яваад ингээд хөөцөлтөд явж байгаад тэгээ өмнө сургууль ерөнхийдөө ороод ингээд болсон боловч нэг визэн дээр яг тухайн үед чинь одоо визний баталгааны мөнгө тэгээд сургуулийн мөнгө гээд жоохон бүтлгүүтээд жисэн чинь нэг өдөр харин манай ихнэр ер нь Австрали сонирхол яа гэдэг ингээд Австралийн систем байт юм байна. Тэгээд нэг bridge бүлтүүгээд ерөнхийдөө байсан байхгүй юу? Тэгээд тэднийхт ер нь хоёулаа холбогдож үзье. Тэгээ ер нь bridge бүлтүүтэй холбогдоод тэгэл сургуультаа материал явуулаад анхны уулзалтуудаа хийл. Тэгэл ер нь их хурдан тэгээд бүтсэн шүү дээ. Анхнаасаа бас тэгээд ер нь Австрали руу явах бас юу байсан юм уу гэж боддог. Тэгээ бас сонирн байна л да. Одоо ер нь Австралиг зорж ирж байгаа монголчууд маань Сидней, Мельбурн гээд хотуудыг илүү сонгодог. Яагаад Canberra хотыг сонгосон бэ? Canberra ерөнхийдөө бол бас нэг сайн мэддэг байсан байхгүй тухайн. За ингээд bridge blue-тэй уулзаад за хаашаа явах вэ? Ямар сургууль материал хүү. Тэгээд манай өнгөтэй чинь ерөнхийдөө ингээд очихоор нэгдүгээр ажил хийх хэрэгтэй болно тийм. Нэг сургуулийн төлбөр юм олсон. Тэгээд ажил олоход арай нааштай газар нь айл байж болох уу? Тэгээд бас одоо хүн ам багтай
байх тусмаа ажил илүү их олддсон болов гэд тэгжил Bridge Blue-гээс ер нь санал тавьсан. Ер нь Canberra явуул явдیں۔ Canberra чинь яг хотынхын нийслэл тэгээд хүн ам багтай ер нь ажил гайгүй олддог гэд тэгээд ер нь Canberra за тэгвэл Canberra явчих даа гэд сонгоол. Тэгээ нөө University of Canberra руу application явуулаад University of Canberra ч гэсэн за болж байна. Гэхдээ нөгөө нэг тухайд миний TOEFL-ийн IELTS-ийн онооны хугацаанд дууссан байсан болохоор та ерөөс чи одоо IELTS-ийнхаа шалгалтыг дахиж өгөөд оноогоо авахаараа дахиад манайх руу apply гэж болж байна. Эсвэл бол манай IELTS-ийн одоо англи хэлний сургалт 17 хоног байдаг тийм сургалт байгаа. Тэрэндээ ирээд суугаад тэгээд сургуульд орж болж ин гэсэн хоёр тавьжсэн. Offer тавьжсэн. Тэгээд тэр үед чинь бид тэр за дахиад IELTS-ийн шалгалт өгөөд хүлээх юм бол баг дахиад хагас жил алдчих магадгүй юм шиг. Зүгээр л эхний курс нь очиод 17 хоног суучаад тэгээд сургуульд орчих. Тэгээд бас нэг айтайхан шалгуур нь юу гэсэн гэхээр эхний курстэй суух юм бол та одоо нэг сургалтын төлбөрөө эхлээд төлөх хэрэггүй. Зөвхөн эхний курсийнхаа сургалтыг төлбөрийн төлчих юм бол болно гэдэг энэ юу тавьчихсан байхгүй юу? Offer. Ингээд тэр нь их айтайхан санагдаад за очиж байгаа тэгээд нэг нь ажиллаад хоёулаа эхний курстэй суунгаа ажиллаад тэгээд болчих юм байна да. Тэгээ ер нь л Canberra руу зорсон да. За ер нь бол манай подкастт оролцсон зочдтой бол ихэнх нь бол мэдээж Сидней хотоос тэгээ Мельбурн тэгээд Перт, Адлайдаас бас Брисбенээс бас ордог. Canberra-гаас ер нь орсон тохиолдол хоор байгаа л да. Тэгээд ер нь Canberra хотын талаар хоёулаа хүмүүстэй бас ярьж өгч бодож штэ. Хүмүүс Сидней л гэдэг, Мельбурн л гэдэг. Canberra яг ямар шүү газар амьдрахад хэр тавтай газар вэ? Canberra чинь ер нь бол одоо би бол жишээ нь их сайн бас мэддэг байсан аахгүй тухай Canberra гэж ямар хот гэдэг. Тэгэл энэ чинь нийслэл нь байсан биз дээ. Sydney, Melbourne гэж хоёр буучин нийслэлийн мэдээд байснаас биш Canberra мэддэггүй. Тэгээд Canberra чинь бол ер нь их гоё хот гэж хэлэх юм уу? Бид хоёр анх 15 оны сүүлээр ирснээсээ хойш Canberra-гаас нүгөө одоо хүртэл байгаа даа. Тэгээд ер нь бид хоёрт ч юм уу ер нь их гэр бүлүүдэд их ээлтэй хот юм шиг санагддаг. Одоо нэгдүгээр хүн ан цэвтэй 450 орчим 500 өгч гинөө одоо. Тэгээд газар нутгийн хувьд бас нэг жижиг юм биш. Яг New South Wales, Victoria хоёрын олд байгаа. Тэгээд ерөнхийн хотынхаа бүтцийн хувьд их тийм тарсгалттай байршлагтай гэх юм уу? Одоо юунууд нь suburb болгонууд нь. Тэр талаараа их тийм одоо ажилдаа явах ч гэдэг юм уу? Тухайн ажлыг амжуулах хотын нэг захаас нөгөө зах хамгийн холдол ер нь 40 минутын доктор хотын нэг захаас нөгөө зах руу үрчин. Хотын төвөөсөө хотын бүх зах руу явлаа гэхэд нэг 20 минут орчим явбал дуусчдаг байхгүй юу? Тэгээд төвчрөл багтай яг нэг сул талч гэх юм бол одоо цагуурийн хувьд жоохон тийм Монгол шиг эрс тис байртай гэх юм уу? Нэг хүтрэл, нэг халаал, нэг хүчээр айгүй юм бол одоо өвөлтөд жишээ нь манайх ч бас шүн мөн хасгараа орчдөг байхгүй заримдаа. Тэгээд ирэхээр бас Монголын өвөлтөд нэлээд өстэй. Тийм хот байна. Тийм шүү. Canberra ер нь бас нэлээд сэрүүхэн шүү. За Melbourne ч бодол эрс тис ордог байхгүй. Тэгтээ Canberra маань яг өвлийн энд бол Melbourne-д хасах руу ороог байхад Canberra бол шөндөө хасах 2 хүрчлээ гэд мэдээр гарч идэг байхгүй. Тэгээд бас би тэгэд ингээд Canberra-гаар бас нэлээд орж гарсан. Их том тойргон ийм замтай. Тэгээ яг нөгөө Parliament House, Old Parliament тэг шинэ эдрээ тойроод бас нэг тийм тойрог маягаар ингээ явдаг. Айгуу гоё төлөвлөгөөтэй тэг замбраа байшин сав бариагүй тэгээс нэг өндөр байшин сав байхгүй аюу гоё намуухан тогтуухан тийм газар байлаа. Яг л бүр нэг улсын нийслэл шиг аюу сайхан намтай одоо юу гэдэг юм те
өөр хотууд бол тэ нэг л их завгүй өндөр байшин, нэг л их шигүү байшингууд байдаг бол камера маань айгүй гоё зэгцтэй штэ. Тэгээд ажил олдсон үед ер нь ямар шүү хэдэм бол одоо манай сонсож байгаа хүмүүс маань бас энийг асуугаасаа гэж бодож байгаа. Тэгээд за камера очиж яа сурья гэж бодъё гэхэд ажил олдсон Сиднейд их байгаа. За камерад яадаг юм бол гэд мэдлэггүй байгаа хүмүүстэй зориулаад. Яг ерөнхийдөө миний мэдж байгаа одоо манай эхнэр бүтээрээ мэдж байгаа анх ирэхэд бол ерөнхийдөө жоохон ажил бас хэцүү байсан олоход. Хүн амт багтай тэгээд бас нөгөө талаас камера чинь нэг засгийн газрын байгууллага ихэнх нь байдаг ажлын байрны хувьд. Тэгээд энэ тэнд ажил хайгаад явахаар ерөнхийдөө нэг иргэншил PR гэсэн юм айгүйх асуудаг байхгүй юу? Тэр талаасаа бол ажил бас заримдаа жоохон хайхад хэцүү санагддаг. Зүгээр оюутан залуучуудын хувьд анх ирээд явах юм бол тухайн дээхэн үеэс одоо бас харьцангуй өөрчлөгдөд бас ажлын олдоц гайгүй болоод баг шүү. Дэлгүүр, оршоо, цэвэрлэгээ тэгээд ойрын үед бас манай монголчууд маань хийж байгаа учраас барилгын ажил залуучуудад их олдоц сайтай гайгүй болж эхэлж байгаа. Ер нь их өөрчлөгдөж байгаа гэх юм уу? Тийм ээ тий. Тэгээд бас сонсчихсан Камбера хотын байрны түрээс ер нь бас нэлээд өндөр талдаа байдаг гэсэн. Байрны түрээсийн хувьд яг яг одоо Түмээгийн маань амьдарч байгаа байшингийн хувьд бол сарын 7 хоногийн хэдийг төлж байна? Одоо яг манай амьдарч байгаа байр маань болохоор 1 bedroom тэгээд стадитэй гэж явдаг байхгүй юу? Тэгээд энэ байр манай нэг $500 орчим болж байна. Сүүлийн үед нэмэгдсэн байгаа. Ерөнхийдөө одоо нэг 500 гараад явж байгаа байхгүй юу? Байрны нэг bedroom apartment гэсэн үг шүү дээ, тий? Нэг bedroom тэгээд хажуудаа стадитай. Тийм гэсэн. Яг манай энэ байж байгаа байр манаас их айтайхан тухайд гайгүй олдсон. Тэгээд стади нь одоо ихэнх газар болохоор стади юу цонхгүй. Манай энэ ч болохоор яг цонхтой. Ерөнхийдөө нэг 2 bedroom харьцаа төстэй. Тэгээд яг нэг одоо энэ чинь баг 5-6 жил болох ч юм уу амьдраад. Тийм болохоор нэг удаан байх тусмаа одоо нэг овнер нь арай бага үнэ нэмээд байгаа юм шиг санагддаг байхгүй юу? Тийм шүү те. Ер нь бол байрны үн аль ч газар Сидней, Камбера, Мельбурн ер нь л тогтвортой нэмэгдээд байгаа шүү дээ. Бизнес хойш. Тэгж байгаа шүү. Яг ковидын үеэр бол мэдээж олон улсын оюутнууд манаас гараа явсан. Тэр үед бол нэлээд хэцүү байдалд ороод одоо буцаад бас оюутнууд маань ихсээд ирэхээр байрны ханш манаас нэлээд өсөж явах шиг байна. Худалдаа авах гэж байгаа хүмүүс ч гэсэн одоо байрны ханш ч гэсэн айгу өсөж байгаа харагдчихилээ. Яг банкны хүүн бол өндөр хിവэрэ байгаа боловч бас хүний худалдаа авах юм сонирхол нь бас их байгааг бас харуулж ийн гэд мэдээгээр бас гарч илээ. За Камбера хот юм байна. За өөр чин Камбера хотоос юу асууя гэж бодлоо. Манай сонсогч нар маань за ерөөхдөө тийм юм байна. Гэхдээ ер нь магистрт сурсан гэхээр сургууль соёлын үед ямар шүү төлбөртэй байна. Түмээгийн маань бас хүүхдүүд нь хит хиттэй хүүхдүүд илээ. Одоо чинь манай хоёр чинь том нь 6-тай охин. Баг нь 3 настай хүү хоёр байна да. Тэгээд энэ сургуульд тий манай охин ч болохоор одоо кинди гэдэг нь preschool тэгээд киндигээ явдаг штэ. Тэнгүүд сая киндигээ төсөөд одоо тэгээд эх хичээлээс year 1 гэдэг 1-р анги юм уу монголоор бол ороод явах юм. Манай хүү болохоор яг цэцэрлэгтэй daycare-тэй явж байгаа. Сургуулийн үн хөлсний дараа жилээс энэ жил үү? Одоо энэ жилээс 1-р ангид орно гэхээр чи үн хөлс нь яг ямар шүү үнэтэй байна? Ерөнхийдөө сургуулийн хувьд 10 хэдэн мянгатай байгаа шүү. Яг сургууль цэцэрлэг төвхтөд явуулах юм бол цэцэрлэг бол ер нь аль газар жоохон үнэтэй байдаг болоо гэж бодож байна. Бусад хотод ямар энэ манай Камберад бол цэцэрлэгийн үн бол ерөнхийдөө нэг одоо яг манай хүүгийн явж байгаа цэцэрлэг бол нэг 170 70 өдрийн.
Манайхан сайн сонсоор Тийм. өдрийн шүү сарын гэж ойлгоо 7 хоногийн гэж ойлгоо өдрийн Аа. 170 хүрсэн үү. Одоо манай энд чинь манай охин ч одоо а, 8-тай ахгүй юу. Тэгээ за яг өдөр өнжүүлэх яг кинда гэхээс илүү өдөр өнжүүлэх гэвэл арай зүгээр ах. Өдөр өнжүүлэхийнх нь үнэн манай охин чинь $117 өдрөө явдаг байсан. Тэгсэн одоо бүр амар л болж л дээ. Энд ч бас айгүй үнэтэй байгаа. Тэгээд их ч том бизнесийн асуудал гэдэг юм шиг шүү дээ. Энэ тэндгүй л өдөр өнжүүлэхийн байшинсаа барагдаад айгүй баг өдөр өнжүүлэх нэвэл баг. харин тийм. Харин тийм. Амар үнэтэй бүр өдрийн шүү дээ манайхаа. За тэгээд за тийм байна. За тэгвэл хоёлоо одоо ажиллаж байгаа ажлаасаа өмнө бас хийжсэн ажлуудын талаар бас хоёлоо ярилцъя. Тэгээ одоо бол бас нэг компанид бас техникийн ахлах инженерээр ажиллаж байгаа гэсэн. Тэрнээсээ өмнө бас ажлуудаа бас хоёлоо товчхон дурдаад явуул. Ер нь бас яг энд ирэхээс өмнө Монголд яг хөрөнгөний биржид IT-ийн мэргэжилт ингээд явж агаад 11 оны сүүлээр 12 оны үеэр яг хөрөнгөний биржид хойд ороод программист гэдэг мэргэжилээр яг орж ажиллаж ирсэн. Тэгээд хөрөнгөний зах зээлтэй холбоотой янз бүрийн програм хангамж гэдэг талаар сурч мэдээд жоохон туршлага сайжруулад тэгээд намайг ороход яг нэг айтахын давуу тал гэх юм одоо цаг үеийн хувьд гоё юм юу байсан бэ гэхээр нэг Монголын хөрөнгөний бирж чинь Лондонгийн хөрөнгөний биржтэй хамтраад яг бүх арилжааныхаа системийг шинээр сольж исэн байхгүй юу? Тэднийхээс програм хангамж аваад тэгээ яг тэрнтэй холбоотойгоор ер нь их гадныхантай англичуудтай, шриланкчуудтай их хамтарч ажиллаж тэднээс их юм сурч мэдчихсэн тийм туршлагатай. Тэгээд ерөнхийдөө сүүлд нь нааш ирэх юм хөрөнгөний биржтэй яг IT-ийн албаны даргын одоо үүрэг гүйцэтгэгч юм уу гэж хэсэг явж байгаад тэгээд ерөнхийдөө нааш ирчихсэн дээ. За зүгээр яг мэргэжлийн туршлагын хувьд гэх юм бол за баг ихэнхийн л ер нь хийж үзэж байгаа да. Одоо анх систем админ, судалжээний инженер, тэгээд програм хангамж манай IT-ийн ч ер нь мэдэндээ тэгээд нэг орчхороо тэг Монголд ч нь бол ялангуяа бараг л бүх юмыг хийдэг байсан шүү дээ. Тэгэл энэ компани гэхээр яг ингээд дагнаад явна гэсэн юм байна. За өнөөдөр сэрийг хийчихв, маргааш сэрийг хийчихв. Тэгээл яг дээр доор бүх төрлийн яг IT-тэй холбоотой юмд оролцоод явдаг байсан. Тийм тэгээд энд бас магистраар төгссөнийхөө дараа бас тасралтгүй бас 8 жил бас ажиллаж байгаа гэдг нь болохоор Монголд ажиллаж исэн үеэс ахуулаад юм шүү дээ, тий? Тийм Монголд ажиллаж исэн үеийг оруулаад ер нь нэг 14-5 жил болж байгаа. Тэгээд одоо яг тэгээд нэг гол нь нийтдээ яагаад тэгж урт явж байгаа гэхээр нэг энд сурч байхдаа магистр сурч байхдаа одоо нэг би хөрөнгөний биржид яг ажиллаад тэр арилжааныхын системийн тухай мэдээлэлээ сайжруулад ингэсэн. Тэгээд дээр нэг хойд чинь системээс шалгаад нэг хэрэгцээ шаардлага нь юу байсан бэ гэхээр бодит цагийн системээр явдаг. Бодит цагийн гормоор явдаг нэг тийм системийн хэрэгцээсэн баггүй одоо хөрөнгөний биржийн хэрэглэгчид одоо брокер дилерийн компаниуд биржээс мэдээлэл яг шууд хүлээж авъя гэхээр нэг Лондонгийн stock exchange систем маань болохоор энэ тодорхой яг санхүүгийн протокол гэдэг FIX Fast гэдэг. Тэр нь болохоор Financial Information Exchange гэдэг нөгөөх нь болохоор нэг тийм streaming гэдэг хоёр протокол. Тэр хоёр ерөнхийдөө нэлээд суралцаад явж байгаад тэгээд энд чи ирснийхаа дараа бас нэлээд хэдэн одоо хөрөнгөний брокер дилерийн компаниуд BDSAG, TDB, Холланд гэсэн газруудад ерөнхийдөө одоо зайнаас хамтарч ажиллаад одоо тэднэрт бас тэр хөрөнгөний биржтэй холбогдох систем юмыг нь богсорч хийхэд бас нэлээд туслаад явж байсан байхгүй. Ямар мундаг юм бэ? IT-ийн хүмүүс ч бас мундаг шүү дээ. Одоо би ер нь их IT-гаар ч өөрөө бас нэг жоохон суралцж исэн бас нэг түүхээ тэгээд хэцүү юм байлээ. Тэгээд түмээгээрээ олон IT-ийн салбарын бас хүмүүсээрээ маш их бахархаж байна. Энэ үед бас Монголд байхдаа сурч исэн юм уу? Монголд биш, Японд нэг IT софтверийн чиглэлээр бас
Тэгээд одоо байхгүй нөгөөдгий чинь зүгээр 7 Монбошо эднэрээр явсан уу юу? Аагүй мөр явсан байгаа. Нууц аха. За тийм тэгэхээр за IT-гээр одоо магистр төгсөөд тэгээ одоо энэ мэрэгчлэрээ суралцсан хүний хувьд тэгээ одоо энэ мэрэгчлэр суралцахыг хүсэж байгаа бас залуучууд маань бас Монголоо сонсож байгаа ах. Бас энд ч бас мэрэгчлээ солих байгаа залуучууд маань байгаа ах. Тэгэхээр тэднэрт бас хэрхэн сургуульдаа орсон, суралцсан тухайгаа ойлаас хэлж өгье тийм. Тий, ерөнхийдөө сургуулаа бол яг өгнө ярьжсэнаар ингээд Canberra хот ч өөр их тийм жижигхэн хот болохоор нэг олон сургууль байхгүй шүү дээ. Тэгэл нэг үндсэн гол сургууль нь University of Canberra гэдэг байжсэн. Тэгээд ерөнхийдөө сургуулаа сонгож ирсэн доо за юу ч гэсэн University of Canberra-д оръё. Тэгээд миний бодлоор бас тэгж боддог байхгүй юу. Ер нь бол яг магистр сон гэдэг чинь нэг тухайн юмны мастер болно гэсэн утгатай юм шиг байна. Тэгэхээр ингээд магистрийн сургуультанд явахаар ихэнх юмыг ингээд цаанаас нь за ерөнхийдөө ийм байна. Ингэж хийн. Тэгээд бие дааж хийх юм энэ байна. Тиймэрхүү талаар явдаг болохоор тэр талаас хүн бас тэрийг бодож байгаад яг ямар сургууль өөрөө сонирхож байна. Америк уу, Австрали уу, эсвэл барууны Европын улс руу байдаг ч юм уу те. Тэрийг яг өөрийнхөө хүссэн сургуулаа сонгоод тэгээд сурч явцдаа яг нь илүү нэг хамт сурч байгаа хүүхдүүд багш нар эднэртэйгээ илүү их нэг networking хийн гэж ярьдаг шүү дээ. Энд бол одоо харилцаа тогтоох найзлах тийм. Тэр тал дээр илүү их анхаарах юм бол бас илүү зүгээр юм уу гэж их боддог байхгүй юу? Тэгснээрээ одоо нэг төгснөхийн дараа чинь одоо бид нарын танилын хүрээ, танил талын найз нөхдийн хүрээ хэлэхээр бас харьцангуй ажилд орох, ажил хайхад бас их амар юм шиг санагдаад тэгж ер нь тэр талаар ер нь их зөвлөхийг боддог байхгүй хүмүүстэй. Нөгөө талаасаа болохоор мэдээж одоо Монголоос ирэх юм бол хилээ ер нь нэлээд сайн бэлтжихэд харилцааны болон мэргэжлийн яг хийлээ сайжруулчихэд ирэх юм бол хинч гэсэн одоо яваад сураад боломжтой гэж бодож байна. За тийм байна. За IT-гаар манаас магистр сурж байгаа хүмүүс маань ийм мэдээлэл авах нь мэдээж та бүхэн хэлээд сурна. Хүн болгон бас та бүгдэнд маань бас зөвлөж байгаа. Тэ энд суралцж байгаа хүмүүс маань хэл хамгийн түрүүнд сайн сураад ирээрээ. Тэгээ бас сая түмээ маань бас нэмээд хэлж мэрэгжлийнхаа бас үг хэлхийг сайн сураад ирээрээ гэж хэлж байна. Тэгээд та бүхэн бас бэлтгэл сайн хийгээрэй. За хоёлоо дараагийн асуулт руугаа орноо. Айгуу гоё нэртэй. Энэ академийн талаар ярина. Тэгээд энэ таахан бас энэ айгуу шинэлэг ер нь миний подкастт оролцсон хүмүүс маань яг ийм төрлөөр ерөөсөө бизнес хийж эхлэегүй байгаа. Тэгээд яг түмээ маань бас мэдчилтэн хүн учраас бас хүүхдүүдтэй зориулсан юм гоё академи нээж агаад бас нэрээ баяр хүргэе. Тэгээд энэ академийн талаар хоёлоо. За тийм. OMIB болохоор яг түрүүний ярьсанчлан таны ярьсанчлан одоо бага насны хүүхдүүдэд програм хангамжийг эхнээс нь заагаад тэднэрт ингээд суралцах боломжийг олгох зорилгоор ерөнхийдөө байгуулагдсан. Гэхдээ ер нь бол зүгээр анхнаасаа гол байгуулах болсон шалтгаан гэх юм бол тэр хүүхдтэй болсноос эхэлсэн гэх юм уу? Одоо бид нар чинь нөгөө нэг их орноос хол амьдарч чинь тэгээд байгаа цогцолтой монголчууд нь байна. Тэгээд бүгдээрээ ээж аав нар чинь ажил төрлөө хийгээл завгүй явчихдаг те. Тэгээд хүүхд томорхон ер нэг юу яат юм болоо гэж санагдсан байхгүй. Одоо ингээд монгол хүүхдүүдтэй илүү найзлуулж танилцуулах нэртэй нойр байлгах те. Манай ихнэр одоо хүүхдүүд айгүй их авч явдаг байсан аахгүй ингээд за энэ хүүхдтэй уулзуулна тэр хүүхдтэй уулзуулна тэнцээ ойролцоо насны хүүхд байна гэж тэрнтэй очиж уулзуулж тоглолъё гээд тэнгуут яг нэг Америк эднэр чинь болохоор ингээд монголчуудаас харьцангуй их байдаг болсон. Тэгээд олон төрлийн бизнесүүд газрууд их болсон. Тэгээд Монгол сургууль хүртэл байгуулагдсан байх жишээтэй те. Тэгээд тэднийг ерөнхийдөө ингээд бодож явж байгаа. Тэгээд саяхнаас одоо за тэгвэл ийм байдлаар одоо миний зүгээс ямар байдлаар тийм орчин
тийм газар байгуулж болох уу? Тэгээд тэр Монгол хүүхдүүд ер нь бол Монгол тэгээд бас дээр нь одоо бид нартай адилхан манай хамтрагч бол Непал ахгүй. Тэгээд ингээд ерөнхийдөө энэ Австралид байгаа энэ бүлэг улс орнуудын хүмүүст яг л адилхан л тийм проблем байд юм уу гэж бодоод тэгэл ерөнхийдөө за нэгэд үзье хүүхдүүдийг цуглуулъя гэж бодсон. Тэгээд үйл ажиллагаа явуулж байна да. Яас хөөрхийн нэрэд яг одоо ингээл хүүхэд одоо бага насны хүүхэд ч бай тэ өсвөр насны хүүхэд ч бай ер нь Монгол хүүхдүүд маань бас энд өсөж өсгөр одоо тэгээд яг за аав ээж насныг тэ найз нөхдөдөө уулзангаа хүүхдүүд нь бас нэг хоорондоо тэ бас нэг юм сурангаа тоглож өнгөрөх бас тэр шиг бас сайхан зүйл гэж одоо юу аах вэ? Яг л имэйл бүрэнд маань ч гэсэн бас тиймэрхүү зүйл бас л дутчихл яваа. Тэгэхээр төлбөр хөлсийн хувьд бас хүмүүс маань сонирхож байгаа бах. Тэгээд яг одоохондоо бол яг камерад байрлалтай байгаа шүү дээ, тийм ээ? Ер нь бол одоо тийм камерадаа л мэдээж ирээдүйд бол мэдээж мужууд дээр нээхэн тодорхой. Тэгэхээр ер нь төлбөр хөлсийн талаар хоёлаа бас хүмүүстэй камераа сонсож байгаа хүмүүстэй хэлэхэд одоохондоо төлбөрийн хувьд бол одоо яг сургалт зарлаад тэгээд промошн зарлаад 325 гэж тавьсан байж байгаа. Ерөнхийдөө 280 явуулаад хямдгарсан байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ аваар байдаг одоо камерад яг байршилтай гэдэг ангиар заадаг сургалтуудыг жоохон судалж үзэж байгаа. Тэд нартай аль болох ойролцоо арай хямдгатар байдлаар хийж бодлоод тийм үн тавьсан байгаа. Сарын ер нь болоод ингээд сарын төлбөр ер нь сургалт маань яг одоогийн байдлаар яг 2 анги зарласан. Нэг нь болохоор Кинди гээд 5-аас 8 нас 7 насны хүүхдүүд. Нөгөөх нь энэ нь болохоор яг 5-аас 7 насны хүүхдүүдэд арай бүр доод чатныг ингээл нэг зураг мураг юугаар хөдөлгөөл гоё хөрхөн код заагаад. Энэ маань болохоор яг одоогийн байдлаар 6 week явж байгаа. Тэгээд нэг аав ээж нарын ажилтай байх үе цаг завыг бодож байгаа. За бүтэн сайн тэр нь зүгээр юм байна да. Энд ч нэг бүжгийн анги, каратены анги гэж байдаг шүү дээ. Ихэнх нь тэгээд бүтэн сайн юм уу? Эсвэл нэг сургууль дуссны дараа 3:30-аас хойш хөвчлэн байдаг шүү дээ. Тэр эдгэрийг харж байгаа. Тэгээд ерөнхийдөө бүтэн сайн өдөр болгон өглөө өдөр байвал зүгээр юм байна гэдэг. Тэгээд яг 6-7 хоног бүтэн сайн өдөр болгон явъя гэж бодож байгаа. Явъя зарлцсан байгаа байхгүй юу? Нөгөөх нь болохоор нөгөөх нь болохоор juniors гэдэг арай одоо 8-аас 12 насны хүүхдүүдэд зориулсан арай нэг дээд түвшний код юугаа төстэй байдлаар заагаад энэ нь бас яг 6-7 хоногийн хугацаатай бас яг адилхантай ингэ явчих. Тэгээ нийтдээ бол сар хагас явна гэх юм уу? Тийм байна. Сараас илүү 6-7 хоног гэдэг чинь төлбөрийн хямдхан байна шүү дээ. Маш хямдхан байна шүү дээ. After school нөгөө нэг activity-нууд чинь айгүй үнэтэй гэдэг шүү дээ. Тэ? Мэдж байгаа да. Энэ сургалт байна, карате, тэр одоо хиллээ, жудо, юу гэдгийг, swimming эднэр тэ сэлдийн хичээл эднэр чинь байдаг шүү дээ. Тэгэхээр түмээгийн маань бол төлбөр нь бол хямд байна шүү. Манайхаа очоорой та бүхэн нас те монголчууд ясны газраа цуглаа сайхан бүтэн сайнныхаа өглөө хүүхдүүдтэй зориулаад ер нь IT-ийн бас нэг ийм суур бас сонирхлыг нь бас ингээд төрүүлээ те яг юунд сонирхолтой гэдгийг нь бас олж мэдэх чинь маш чухал гэж үзэж байгаа шүү дээ. Хүүхдүүд маань за юунд дуртайгаа мдээгүй байждаг тийм үү. За тийнейж насандаа очлоо, өсвөр насандаа очлоо. За юу сонирхож чинь юугаар цаашаа явмаар байна, юунд илүү чадвартай юм шиг байна гэхээр тэ хариулж чадахгүй хүүхдүүд бас олон штэ. Тэгэхээр энэ бүгдийг бас ингээд яг энэ түмээгийн манаас би академиар бас дамжуулаад IT-гаар цаашаа явах сонирхолтой байна. Юу чи яасаа гоё юм бэ, сони юм бэ гэдээ бас хүүхдүүдэд хэдэл өгж ийн гэж үзэж штэ тэ. Тийм. Тэгээд яг гол нэг дан IT гэхээс илүү нэг аль баг бахаас нь эхлээд орох юм бол нэгдүгээр logical тий одоо нэг юмыг ингээд юмыг ингээд төлөвлөгөөтэйгээр харж сурах нөгөө талаасаа ингээд багасаа яваад ирэхээр миний бодлоор бас хүүхдэд илүү нэг урам зориг өгөөд ялангуяа одоо юм зурагтай өнгөтэй юм үйл явдалтай байдлаар хийх юм бол тэр хүүхдэд ингээд за энийг чи ингээд хийчих юм байна тэгээд хийчих юм байна тэгээд өөрийнхөө нэг дотоод сэтгэлээ хийж байгаа шүү дээ. Одоо за би ийм юм зурчих гэдэг юм эсвэл цэцэг зурангуудаа цэцгээ хөдөлгөөд ихэх юм бол тэр хүүхдийн хувьд ингээд
илүү бүтээл сэтгэлгээгээд кодыг сурангаа явж байгаа байхгүй юу? Тэгээд тэр өнцгөөсөө бас илүү хүүхдэд нэг өөртөө итгэл тэр байдлыг илүү олгох юм болов бас гэж бодож байгаа. Зөв. Тэгэлгүй яах вэ? За тэгэд ер нь энэ сургалт академи маань бас зөвхөн монгол хүүхдүүдэд зориулсан байдаг юм уу? Ер нь монгол хүүхдүүд маань ер нь хэр их хамрагдаж байна? Тэгээ яг ерөнхийдөө бол аль аль нь чиглэсэн гэж ойлгож болно. Яг одоогийн байдлаар Монгол байна, гадаад байна те. Бид нэр тэр сурчлагаараа яг тэр байдлаар хийгээд явж байгаа. Монголчуудад зориулаад нэг, гадаадд зориулаад нэг, нийтэд нь ерөнхийд нь нэг. Тэгээд явандаа бол яг янз бүрийн бас санаа оноо байж лаа юм л та. Тэгээд эхний ээлжинд ингээд монгол хүүхдүүдэд аваад тэгээд бас одоогийн байдлаар бүртгэл бас их дайжгүй явж байгаа. Ерөнхийдөө нэлээд олон хүүхдүүд бүртгүүлсэн. Бараг дийлэнх нь монголчууд дээр нь бас Непал, Англи гээд янз бүрийн орны хүүхдүүд бас ганц хоёр байгаа. Тэгээ ингээд дундаа ороод явахаараас сонирхолтой байх болоо гэж бодож байгаа шүү дээ. Тийм байна. Тийм би нэг юм асуу гэж бодсон. Камберад ер нь хэдэн монголчууд байна вэ? Хэд орчим монголчууд нь? Яг албан ёсны тоо сайн мэдэхгүй л энэ. Ер нь нэлээд нэмэгдээд одоо 1000 руу төгсөж байгаа хаа. Тийм. 1000 биш юм аа ихэд нэг 7-800 бол байгаа лөө. Анх бид нарыг яг 15 онд ирж байхад чинь нэг 500 орчим байдаг. 500 450 400 идтэй гэж ярьдаг байсан. Тэгээд одоо ялангуяа сая ковидос хойш сүүлийн 3-4 жилийн хугацаанд бас камера хатлаа нэлээд монголчуудаас ганц монголчууд гэлтэл ер нь их олон улсын хүмүүс их нүүж байгаа гэх юм уу? Person search байгаа. Тэгээд яг бас нэг юу юм уу гэж би бас хараад одоо камера чинь нэг тийм regional буюу нэг бүрсийн хот гэж явдаг шүү дээ. Тэр талаас бас нэг байнгын оршин суух виз тэр тал дээр бас буян одоо болохоор хүмүүс их сонгож ирдэг болоо гэж бодож байна. За тийм байна. За тэгээ ерөнхийдөө хаяг нэр холбогдох мэдээлэл хоёлоо хүмүүст бас хэлж өгдөх үү. За яг хуу Facebook page мэдээж Oh My Bee гэж байгаа ах тийм үү. Тэгэхээр бас хаана хаягтай байна? Facebook дээр бол яг Oh My Bee гэдгээр явж байгаа. Тэгээд интернетээр бас манай вебсайт ohmybee.com гэдэг хамархан. Тэгээд ер нь тэр л юм да. Тэгээд холбогдох утас нь миний утсаар холбогдоод асуулт байвал асууж болно. За тийм байна. За ерөнхийдөө хоёлаа ингэсгээд бас подкастаас дуусгах цаг болж байгаа шүү гэн. Түрүүн хэлсэнтэй бас цацаанаас аялаа явж байгаа. Машин дотроо сайхан чимээ гадаа халуун тэгээ машин дотор халуун яварч исэн. Хин түмээ маань бас жижигхийгээ харцсан гэртээ бас сайн аавынхаа үүргийг гүйцэтгээд байж байгаа. Тэгээ тийм болохоор хоёр маань бас подкастаас жоохон богинохон хий гэсэн бодолтойгоор энэ подкаста ер нь дуусгая гэж бодож байна. Тэгээд сүүлийн асуултаа бас түмээдээ үлдээ. Цаашдын зорилгынхаа талаар цаашдын зорилго ерөнхийдөө бол тэгээд одоо энэ Oh My Bee маань дөнгөж хэлж байна те одоо нэгтэй 6 сар орчим тэгээд сүүлийн 6 сард ерөнхийдөө ажил төрлийн хөөцөлтөд сургалтынхаа материал юм бэлдээд явж байгаа. Тэгээд одооноос эхлээд яг сургалтандаа хүүхдүүд аваад явж байгаа. Энийг л ерөнхийдөө нэг монгол хүүхдүүд сургалтдаг хүүхдүүд ингээд хоорондоо ирээд сайхан нэг цаг хагас дуртай юм хийгээд програм амжаа хийгээд юм угсраад хоорондоо найзлаад явдаг нэг тийм гоё газар болох сонирхол хүсэл байна. Тэгээд аль болох олон хүүхдүүдэд програмчлалын талаар тэгээд ерөнхийдөө програмчлал гэлт рүү одоо тэрүүгээрээ дамжуулаад хүүхдүүд өөрсдийг нээж олох тэр боломжийг олгоод цаашдаа ямар хүн болмоор байна те. Тийм зорилготой байна да.
Мгм. За тэгээд дагуугаагүй бас үлдээсэн асуулт байна уу? Хариулт байна уу? Эсвэл одоо сая тий хоёлаас нэлээд товчхон бас Мгм. шалтгаалтай учраас бас ярихын сан гэж бодож исэн зүйл нь байвал энэ сүүлийн ормыг үлдээ. Өөр бусдаар ер нь гайгүй дээ. Байна уу? Тэгээд тий подкастт орсон баярлалаа. Одоо ийм гоё подкаст хийж байгаа юм байна. 84 дугаар явуулна гэдэг чинь бас их амаргүй маш их ажил хиймээр орсон. Тэ? Тэгээд ингээд монголчуудаа хэрэгтэй ийм гоё подкаст хийж явуулж байгаа бас одоо баярлалаа. Тэгээд намайг сонссон баярлалаа. Баярлалаа. Тэгээ ирээдүй болсон бас хүүхдүүдтэй зориулсан маш хэрэгтэй мэдлэг олгож байгаа энэ сайхан ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд бусад хотуудад бас салбаруудаа бас удахгүй нээх болтугай гэсэн сайхан өрөөлөөр бас энэ подкаста өндөрлөе гэж бодож байна. Баярлалаа. Гоё ерөөлэнаа. Нэ. Ерөөл Баторш болтугай тий. За тэгээ ингээд Камбера хотоос түмээ Мельбурн хотоос цацаанаар ярилцлаа. Тэгээ дараагийн 85 дахь дугаараараа эргээд уулзъя. Баяртай түмээ, баярлалаа. Баярлалаа.